бага насны бизнесний хүүхдүүдэд хурц очиж үйлчлэгээр ажиллаж байна. Монгол Улсын засгийн газраас иргэн төвчид төрийн үйлчлэгээний жил болгон зарласан энэ ажлын хүрээнд гэрүүл хүүхд залуучдын хөгжлийн газраас энэ явуулын үйлчлэгээ гэдэг юм цоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгож байгаа юм аа. Энэ бол анхан шатан дээр үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн хуулиар өөрөг хүлээсэн албан хаагчдыг нэгдүгээр чадварчуулах юм зорилготой юм. За хоёрдугаар мэдээч хэрэг монголчуудын ярих хэлэх дуртай нэг үг байдаг. 1000 сонсохоор нэг удаа үзье гэж. Өөрөөр хэлбэл энэ үйлчлэгээ маань яг анхан шатны нэгждэр тулгамж байгаа асуудал, за тэр дундаа зөвлөгөө мэдээж шаардлагатай байгаа иргэдэд энэхүү үйлчлэгээ үзүүлэх замаар хуулиар хүлээсэн албан хаагчдыг чадварчуулах ийм зорилготой ийм явуулын үйлчлэгээ байж байгаа. Бидний төлөвлөж байгаагаар 2019 онд энэхүү үйлчлэгээ дамжуулаад засаг захиргааныхаа бүх нэгжүүд дээр ялангуяа энэ дотроос анхаарч шаардлагатай байдаг энэ хуулиар өөрөг хүлээсэн үйл ажиллагааны саад бэрхшээлтэй байгаа газар нэгжүүд дээр албан хаагчдыг чадварчуулах, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн түүнчлэн шаардлагатай тохиолдолд хүүхд хамгааллын хариу үйлчилгээ энэ явуулын үйлчлэгийн дотроо цогцоор нь үзүүлэх юм зорилго бүхий шийдэлтэй юм үйлчлэгээ бүтээгдэхүүнийг цоо шинээр бий болгож байна. За өнөөдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг өдөр болгон л олон нийтийг бас зочирдуулдаг болсон. Яагаад хүүхдээ шоодруулаад байгаа юм бэ? Яагаад хүүхдээ зодоод байгаа юм бэ? Түүнээс болоод яагаад хүүхдийн амин эсрэгстэй байгаа юм бэ? Зарим хүүхдүүд яагаад гудамжинд гараад байгаа юм бэ? Яагаад гэрээсээ зугатаагаад байгаа юм бэ? Тэр эцэг эхийн, асран хамгаалагчийн, томчууд бидний таарамжгүй харилцаад өнөөдөр хүүхдийг эрсдэлд оруулж байгаа гэдгийг бид нар өнөөдөр бүгдээрээ мэдэх болсон. Аливаа төрлийн хүчирхийлэлд өвчснөөр, золиослогдсноор тухайн хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл үүсдэг. Уг гэмтэл нь магадгүй зөвхөн богино хугацаагаар бид нар зөвхөн өвчсөн цаг хугацаагаар нь хязгаарлаж харж болохгүй. Энэ бол насан туршийн процесс үүдэг. Тийм учраас тухайн хүний амьдралын чанарт цаашдын ирээдүйд одоо сонголтод нөлөө үзүүлэхгүй, нөлөөллийг багасгах ийм тулд мэргэжлийн үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай байдаг. Улаанбаатар хотын магадгүй одоо аль нэг сум дүүрэг хотод амьдарч байгаа гэдгээс үл хамааран мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой болж байна гэдг нь бас томоохон алхмаа л гэж харж байгаа.